өөрийгөө хамгаалъя. Энэ бол сайн жав. Тэр өглөө эртлэн босож хичээл сургуульдаа явахдаа гар нүрээ сайтар самдаж угаадаг. Амаа бас хамраа сайн зайлдаг. Тэр дандаа дулаан хувцаслаж, амны хаалтааж, марталгүй зүүж 2 цаг тутамд амны хаалтаа солиж хичээлдээ явдаг. Харин энэ бол муу жав. Тэр орой амтахгүй. Бас өглөө босохгүй. Хичээлээсээ хоцрон гар нүрээ сайн самдаж угаалгүйгээр амны хаалтч зүйлгүй хичээлдээ явдаг. Томоогийн аах хүрээний ээж нэг энийг шинэ халдвар авсан үед ердийн томоогийн шинж тэмдэг болох гинэд бие хямрах, халуурах ба бие эвгүрхэх, хамраас нус гоожих, ядрах, бие сольдох, хоолнд дургицах зэрэг шинж тэмдгүүд давхар илэрж болно. Энэ өвчнг тусахын тулд бид юу хийх вэ хүүхдүүдээ? Ханиад томоог хүрсэн тохиолдолд амны хаалт зүүж бусдаас яаралтай тусгаарлаж сургууль цэцэрлэгтээ явуулгүй гэртээ байгаарай. Өрхийн эмчтэй яаралтай уцаар хандаж эмчийн заврын дагуу эмчилгээгээ сайн хийлгээрэй. Хүүхдүүдээ та нар давас, царван, сод, саримсны эдгээр улсамлуудаар өглөө болгон амаа 10 хоногоор ээлжлэн зайлж байгаарай. Хүүхдүүдээ анги танхим болон гэртээ жигтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутамд агааржуулж саншиг. Тэжээлэг хоол хүнс хэрэглэж хичээл амралтаа зохицуулан сайн амарч буцлагсан сүү, аарц, анис, жацраг нь халуунаар нууж байгаарай.